болсон болно. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга оюундар Бөөрсөлгөж Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирласан ингэснээр өнөөдрийн эфирч намын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд эзэнгүү үлдсэн тул суудалд ардчилсан намын фракцууд нэг дэвшүүлжээ. Олон фракцийн байр суурьгүйгээр ардчилсан нам шийдвэр гаргана гэж дандаа хүүгийн инх бол дарга болсныхаа дараа мэдэгдсэн. За гэвч шийдлийн засгийн газрын сайд нарыг томсгоход фракцуудтай сайдын судал хуваарлдаг жишг үргэлжилсэн. За өнгөрсөнд хийгээд өнөөдөрч байгаа ардчилсан намын тэрхүү фракцын их мэдлийн хуваарлалт ерөнхий нарийн бичгийн даргад ч үргэлжлэнэ гэдэг хүлээлт бий юм а. За тухайлбал шийдлийн засгийн газарт сайдын баг коват ноогдсон гэдэг моох гинсекийн судал замтэрийн сайд асан ганц үгийн нэрийг дэвшүүлээд байгаа юм а. Ерөнхийдөө моохоос ч үнэхээр нэр бичтэй. Тий. Моохойхон шаашд. За манай ганц яваал байгаа бох тий. Ер нь за ер нь эцрийг хийж чадах олон хүн байгаа л тий. Бас ихэнх баярч байна тий. Ерөнхийлөгч зөвлөх удаага мэднэ. Бас олон жил намд ажиллаж байсан. Манай ганц сайд хийж ирсэн тий. Хотын бас сонгуулийн юу бол өдөртжсэн. Ийм л хүмүүс байгаа л да. Энэ 7 хоногт багтахгүй хаа. Энд чинь намынхаа дүрм журмаар бол намын дараа бол өөр гүйцэтгэгч тавьчихлах юм тийм ээ. Учир нь намын ерөнхий нарийн бичгийн дарга намаас сонгогдох чагсаалтын эренбэр дээгүүрт нэрлэгддэг. Тиймээс гишүүн болох эрхмийн нэрс ерөнхий нарийн бичгийн дарга нарын сунгаад нэрлэгдэж байгаа юм. За хэд хэдэн удаа улсын хурлын сонгуульд нэр дэвшээд сонгогдоогүй Ломбын эрхэм баяр гэж гол нэр дэвшигчээр таамаглаж байгаа юм. За ер нь бол намын ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг ардчилсан намын дарга нэр дэвшүүлдэг. Тэгэхээр улсын хурлын дарга өөрийн итгэлтэй хүнээ энэ судал томилох магадлал өндөр гэж ажиглагчид дүгнэж байгаа. Түүний нэр дэвшүүлсэн дэвшигчийг ардчилсан намын үндэсний зөвлөлт хороо эсвэл их хурлаараа томилдог журамтай юм а.